Монгол улсуудын нийгмийн эгийг хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Живцаарын хөгжлийн агентлаг, Монгол улсын засгийн газар, аймгийн засаг даргын тамгын газар, хөвсгөлийн хөгжил дэвшилт, төрийн бус байгууллагаас Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төслөөс үзүүлж байна. Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хүүхдийн хооллолтын талаар сургалтын энэ удаагийн сургалтаар гэрийн нөхцөлд хоол тэжээлийг бэлтгэх 6 сартаас ахуулаад 5 хүртэлх насны хүүхдийн хоолыг эцэгчүүд хэрхэн бэлтгэх талаар энэ удаагийн сургалтаа явуулж байна. За хоолыг бэлтгэхэд эцэгчүүд анхаарах хэдэн зүйл байна. Энэ нь бол нэгдүгээр эцэгчүүд одоо гараа угааж бэлтгэсэн байх нь, хоёрдугаарт нь болохоор зэрэг 6 сартаа хүүхдэд зориулсан хоол нь 6 сартаа хүүхэд хөхөөр хооллож байгаа. Хөхөөр хооллохын зэрэгцээгээр нэмэгдэл хоолыг бол хүүхдүүдэд өгнө. 6 сар хүртэлх хүүхдийг нэмэгдэл хоолнд оруулахад бол зутан нухшилбэр зутангаар бол эхэлж хооллуулна ороод нэг хоолнд дассны дараагаар дараагийн хоолыг бол бэлтгэж өгдөг. Аажимдаа бол хоолыг өртгөрүүлэх маягаар хоолыг бэлтгэж өгдөг. За энэ удаагийн хоол би 6 сартаа зутан хэлбэрээр бэлтгэсэн мөн одоо 1 наснаас дээш насны хүүхдүүд хэрэглэх ийм хоолуудыг одоо бэлтгэсэн байна. За өнөөдрийн хичээлээр кашиг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх талаар кашиг бэлтгэх хийсэн. За энэ бэлтгэсэн материалмаар нэг ус орно, сүү орно, каш орно. Тэгээд каша буцлан 15-20 минут буцтгасны дараагаар сүүгээ хийгээд дээрэс нь элсэн сахар цөцгийн тос одоо хийсэн. Энэ цөцгийн тос элсэн сахараа хийгээд хүүхдэд амтлаад ингээд нэг удаа хүүхэд нэг 200 г орчим иднэ гэд ингэж шингэсэн байгаа. Хэрвээ 6 сартаа хүүхэд орж байгаа учраас энэ хоолыг бол шингэн ингэж бэлтгэнэ. Энэ за кашиг гэрийн нөхцөлд бэлтгэж болгосон байгаа. Каш маань ийм одоо ингэж шингэн хүүхэд идэхэд тохиромжтой ингэж бэлтгэж өгнө. Тэгээд хүүхдэд бол амаар ерөөсөө дамжуулахгүй хүүхдээ аяг халах тусдаа энийгээ ингээд хүүхдэд хүргсний дараагаар ингэж багаар хүүхдэд өгнэ. За ингээд каш байна. Эхэлж идэж байхдаа хүүхдэд дасгаж байгаа хоолыг дасгаж өгөх учраас шууд ингэж нэр нүгт барахгүй шүү дээ. 6 сартаа хүүхд өнгөж нэмэгдэл хоолнд орж байгаа. Тийм учраас эхлээд нэг ингээд хүүхдтэй ингээд жижиг халуугаар эхний удаадаа нэг 2 халга, маргааш нь 3 халга, 4 халгаар аажим нэмэгдүүлсээр хүүхэд сар болоход нэг ийм аяг хоолыг идэж бардаг болсон юм байх ёстой. Нэг хоолнд дасгасны дараагаар дараагийн хоолыг хүүхэд идэж хэрэглэнэ. Эдэмтэй зутан байна. Энийг мөн 7-8 сартаа хүүхдэд бол эдэмтэй зутан гэрийн нөхцөлд одоо ялангуяа 100 цаг болсон энэ үед бол сүү тараг хямд байгаа. Ийм ч сүүгээ аваад таргаараа ээдүүлээд эдмээ гаргаад тэгээд каша мөн буцалгаж шар сүүндээ каша хийгээ сайхан буцалгаад дээрээс нь сүүгээ хийгээд ингээд одоо энэ эдэмтэй ийм зутан энийг бол 7-8 сартаа хүүхдэд бол итгэж тохиромжтой 7-8-9 сартаа хүүхдэд төхөд эдэмтэй зутан ийм зутан байна. Энэ бол бас ийм органик юм хүнс. Тэгээд эдэм гидсний гөрөлт хөдөлгөөнд сайжруулах өтгөө хаталтыг илвээ шингэн нэр энтер суулгадаг хүүхдүүд бол энэ үг үтгэхэд бол маш юм тэжээллэг юм чанартай 7-8 сартаа хүүхдүүд 7-8-9 сартаа хүүхдүүд айгуу тохиромжтой ийм зутан байна. 7 хоногтой бол 1-2 удаа хүүхдэд хийж өгөх бол боломжийн ийм зутан байна. За энэ бол бас хүүхэд идэх тохиромжтой. Махаа бол машиндсан махтай. За тэгээд энийг бол чийж маха хүүхдүүд бол хамгийн тохиромжтой амин дэмэр зүйцэг авсан байдаг учраас тэрийн дахиныхаа махыг аваад чанаад машиндаад нух шилбрээр бэлтгээд тэгээд будаа төмсийн нухаар хачирлаад энийг бол хүүхдэд өдөрт одоо нэг удаа өгөхөд 7 хоногтой нэг 2-3 удаа өгөх тохиромжтой. За дараагийн хүүхэд бол өглөө нэг үед цайн дээрээ бол юу хэрглэж болно. Өглөөний цайн дээр хүүхдэд өхийн тулд өндөг шараад манад бол өндөг илдэг гэдэгтэй тийм учраас өндөгнийхээ хугацааг хараад өндгөө сайхан шараад өндөгтөө ингээд өгч болно. Энд чинь бол амин дэм агуулсан байдаг. Витамин бас витамины төрлийн амин дэмнүүдийг агуулсан байдаг. Учраас өндгийг ингэ талхтаа ялангуяа ингээд өгч юм уу те ингээд хэрэглэж бас амин дэм болдог. Өшөө нэг юм бол хачирлсан одоо бас дараагийн нэг хоол нь болохоор өдийн жуушиндаа юм хөнгөн хэлбэрийн хоолыг хэрэглэж болно. Энэ маань талах те тэгээд өндөг орж байна.
өндгөө бол чанаад ингээд хачирлаад муу өгөрцөө брокколитай ингээд энийг бас ингээд өдөө хоолндоо хүүхдэд хэрэглэхэд аягүй тохиромжтой юм хоолны нэг байдаг. Тэгээ энэ болохоор зөвхөн нөгөө төмстөө зутан байгаа. Тэгээ сүйтэй төмстөө зутан. Энэ бол бас жижиглэг 8-9 сартаа тэгээд одоо жим багтай тий ийм суур өвчтөй хүүхдүүд бол төмсний ийм зутан сүйтэй төмсний зутан хийгээд хүүхд бол тохиромжтой. Энэ 7 хоногтой бол одоо нэг 2-3 удаа хүүхд бол хамгийн тохиромжтой тижээлэг бололтгоо. Ялангуяа хүүхд суулгалтын дараа бол ийм тижээлэг хоолыг өгөх тохиромжтой байдаг. Хийх юу нь болохоор зэрэг эхлээд шар сүгэ гаргачин сүгэ эдүүлээ шар сүгэ гаргаж аваад тэгээд энэ дээр гурилаа цацаад тий шар сүгэ гурилаараа цацаж бэлтгэж өгөөд дээрэс нь хүүхдийн каш 2 халуун хийгээд нэг удаагийн хийхэд тэгээд цөцгийн тосоо нэмээд чихэрл юугаа хийгээд ингээд сүгээрээ эдүүлж утгаад ингээд өчнөө. Ийм байцтай болчихвээ. Ийм шингэн маш амттай. Тэгээд цөцгийн тосны халдвар орно. Чихэр болохоор зэрэг маш бага хэрэгтэй. Хүүхдүүд бол аль болохоор чихрийг хэрэглэх шаардлага байхгүй учраас амтар төдөөд чихрийн мөн давсаа амтар төдөө маш бага хийнэ. Тийм жижиг бол байна. Энийг бол одоо 2 нас түмнээс дээш насны хүүхдүүд бол идэхэд тохиромжтой. Энэ дээр болохоор гоймоо орсон байгаа. Энэ хүүхдийн нэг хоолны дуршлыг сайжруулахад ялангуяа энэ өнгөтэй гоймон бол айгүй хүүхдэд зүгээр идэг хүүхд нь хоол идэхээс дөрвөөцдөг учраас энэ өнгөлөг гоймон сонгож авсан байна. Гоймгоо чанана. Тэгээд чансны дараагаар гоймгоо шүүж авна. Дээрээс нь брокколи хийж брокколи нохоо навчтай. Энэ хоолнд маш сайхан амтар болдог. Дээрээс нь сир бэслэг аваад бэслэгээс хачтай хүүхдэд өгөхөд нэг өдрийн хоолны үг болоод ийм угаар хийж өгөхөд хүүхд маш тохиромжтой амтархаж иддэг ийм бүтээгдэхүүн байдаг. Энэ бол нэг хэвээ биш хялбар төсөр маш бага зардлаар хүүхдэд ингээд тоглож их боломжтой. Маха машиндаад махыг аль болгохтаа бараа махыг сонгож авна. Өөхгүй бараа махыг сонгож аваад чанаад чансны дараагаар 2-3 удаа машиндаад тэгээд төмсний нухшаар чимэглээд тий тэгээд өгөрцөйг зүс тавиад энийг мөн одоо нэг наснаас дээш одоо 5 сараас дээш хүүхдэд бол аюу амтрахаа иддэг ийм зүйл байгаа. Энэ бол нухш байна. Луун алимаг чанаад луунгаа сайхан хальсалт цэвэрлэнэ. Алимаа сайхан хальсалт цэвэрлээд жигнээд тэгээд луун алим хоёроо миксердээд ингээд луунгийн нухштэй энийг бол 8 сараас дээш насны хүүхдэд өгөхөд бол тохиромжтой. Луун бол амийн дэмийг агуулдаг тийм ээ. Тэгээд дээрэс нь луун орсон мөн алим орсон витамин С агуулсан байдаг. Ийм учраас ийм амийн дэмийг хүүхдэд өгөхөд бол ялангуяа нэг хоолны дараагаар 2-3 алгууд тохиромжтой ийм нухш байна. Алим чинь витамин С амийн дэмээр баялаг байдаг тийм ээ. Алим дээр энэ банан нэмсэн байгаа. Банамыг бол ингээд 3 хаасны нэгийг банан аваад алимаа жигнээд миксердээд энэ одоо ийм өтгөн ийм юу гарсан байна. Нуштэй. Энийг бол мөн ойгоос дээш насны хүүхдэд бол тохиромжтой, айгүй хамттай. 6 сартай хүүхдэд арай л өтгөн байна. Энээс тэгтээ арай шингээж болно. Энэ бол арай өтгөн байгаа учраас ялангуяа одоо ойгоос дээш хүүхдэд 6 сараас дээш хүүхдэд тийм бол тохиромжтой. Арай өтгөн байгаа учраас ийм юмнуудыг өгнө. Ялангуяа 6 сартай хүүхдүүд их шингэн хэлбэрээр өгөх юм бол нөгөө дуртай байдаг. Хит өтгөрүүлсэн болоход бид нар маань дөрвөцсөн дөнгөж хоолнд орж эхэлж байгаа учраас тийм учраас шингэн өгөх юм бол тохиромжтой. Тэгээд дасаад ирсэн дараагаар аажим хоолоо өтгөрүүлж өгнө. Тийм учраас энэ бол 6 сараас дээш одоо 7 сартай 8 сартай тэгээд 1 настай хүүхдэд тохиромжтой юм хоол байна. Энийг бол гэрийн нөхцөлд ихт айгүй тийм үнэтэй материал бол орохгүй. Хүүхдэд ер нь гэрийн нөхцөлд хоолыг хийж өгөхөд тийм л үнэтэй тийм материалууд бол ордоггүй айл болохоор бага материалаар хүүхдтэй сонирхлын татгууз олон төрлийн нэр төрлийн хоолыг хийгээд өгөх юм боломжтой.
дэлгүүрээс ингэж авснаас аль болохоор гарын дорх материалыг аваад эцэг эхчүүд өөрсдөө ингээд хоол хийгээд их юм хүүхэд бол маш амтрахаа иддэг, их амтдаг, гэрээ хоол амттай болдог. Тийм учраас аль болохоор эцэг эхчүүд та нарыг бол хүүхэдтэй гэрээ нөхцөлд хоолоо бэлдэж ингэж өгч байгаарай гэж та нараас үгсэх юмаа. За брокколитой гоё амжны энэ болохоор махны нугаш, төмстэй махны нугашны энэ болохоор дахианы махта байцаагаар хачирлсан олны ээжтэй бүтээн юм байна. Энэ каш байна. Энэ тэжээлэг зүтэн байна. За энэ болохоор луван банамын нугаш байна. За ийм юмнууд нь орц нь болохоор зэрэг одоо энэ материалуудыг элсэн сахар орно. Хүүхдэд аливаа юм ихэд маш бага хэмжээтэй элсэн сахарыг хэрэгэлдэг юм учраас элсэн сахар жоохон орно. За сүү орно. Тийм ээ, ийм сүү хэрэгэлсэн. Мөн гоймонд энэ учраас энэ гоймон одоо хэрэгэлсэн. За тэгээ каш бэлтгэсэн учраас кашнд маань орсон. Аль болохоор эцэг эхчүүд манана эцэг эхчүүд одоо аль болохоор цагаан гурил гэхээсээ илүү энэ бор гурилыг аягүй сайн хийж чаддаг. Хүүхдэд тэжээллэг, илчлэг тэгээд эцсний гөрүүлж хөдөлгөөнийг сайжруулдаг. Ийм учраас энэ бор гурилыг асан брокколи бол юм байна. За тэгээд одоо сир юм гүрс байдаг те сир гарамцар тийм ээ сир ам удаашгаад талмиг хийж ингэж хачирлаж бэлтгэсэн байгаа. Энэ бол манайхан хоол хүнсэнтэй хэрэглэхэд өдөр тутам хэрэглэдэг ийм хүнсний бүтээгдэхүүнийг бид нар хэрэглэж энэ удаагийн хоолндоо зориулж хүүхдүүдэд бэлтгэж зориулж гаргаж байна. Хүүхэд бол эхээс төрөө төрснөөс хойш 6 сар хүртэл хөхөр хооллох ёстой. 6 сараас хойш нэмэгдэл хоол идэхийн зэрэгцээгээр тий хөхөө хөхрийн зэрэгцээгч нэмэгдэл хоол идэнэ. Яагаад 6 сар болохоор заавал нэмэгдэл хоолнд оруул гэдэг юм бэ гэхээр зэрэг эхийн хөхний сүүчин 6 сар болоход хүүхэд нөгөө өсөлт хөгжилтэй холбоотойгоор харьцангуй нөгөө нэг бүрэн өсөлтийг хангахад хүрэлцэхгүй болдог учраас заавал хүүхдэд яг нэмэгдэл хооллох хэрэгтэй. Нэг хоолнд дасгасны дараа нөгөөргөө хоолыг хэрэглэн. Тэгэхдээ хүүхдийг хооллохын өмнө хүүхдийн аяг нь тустай, халуун нь тустай байх ёстой. Хоолын тусад нь хөргөж, ингэж хүүхдэд амар дамжуулахаар аяг халуун тусад нь бэлтгэж хүүхдэд хооллож, эрүүл те эх орондоо хэрэгтэй, эрүүл иргэн болгож өсгөх юм аа. Хүүхэд маань эрүүл яг наснаа тохирсон хоолоо идээд ингэх юм бол хүүхэд өсөхийн хэрэг мэдрэл сэтгэхгүй айгуу сайн хөгждөг. Энэ бол хоолоороо бид нар өөрийн хэрэгцээтэй амин дэмээ олж авдаг учраас мэдрэл сэтгэхгүй хөгждөг. Өсөлт нь айгуу сайн явагддаг юм аа. Ийм учраас хүүхдэд тохирсон насанд нь тохирсон хоолоор л тэгтээ энгийн тэ ийм хоолоор бол хооллож өсөх юм бол эрүүл иргэн болгоод төвшүүлж болно. Тэгэхгүй одоо нэг хүүхдээ яг ингээд тохирсон хоолны өдөрт 3-4 удаа хооллох байтал ингэж хооллохгүй дан хөхөөрөө хооллоод эсвэл яг цаг хугацаанд нь хоолнд нь оруулаагүй энэ байдлаас болоод хүүхдээ яг жингээ алдах тэгээд цус багталт үүсэх те суур өвчин үүсэх нөхцөл болдог учраас хүүхдийг аль болохоор яг цагт нь хоолнд оруулах ёстой. Хэрэг танаа хүүхэд хөхөөр хоолдгоо нэмэгдэл одоо өөр одоо ингээд угжаар юм хоолддог байх юм бол 5 сартаагаас эхэлж нэмэгдэл хоолнд оруулах ёстой. Гэдгийг эцэгчүүд бол анхаарч яг цаг хугацаанд нь өөрт нь тохирсон амин дэм витаминаар баялаг ийм хоолоор л хүүхдийг зөв хооллох нь хамгийн чухал. Манай эцэгчүүд хоолтын талаар зөвлөгөө авъя гэвэл манай байгууллага бол гэрэл сахиус төрийн бус байгууллага байдаг. Тэ энэ бол би өөрөө хүүхдийн тийм учраас хоолтын зөвлөгөөг бол өгнө. Миний утсаар харьцаж одоо болно те. 89129438 гэсэн утсаар 99520976 гэсэн утсаар холбоо ирээд би ямар ийм хүүхдээ тэг зөвлөгөө авъя гэвэл би хоолны зөвлөгөө өгөхөд бэлэн. Хоолны зөвлөгөөний садна асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өгөхөд одоо бэлэн байна. Ингээд надтай бас хамтарч ажиллахад болно. Таны эрүүл мэнд таны гарт хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл.